Хүн бүр хөрөнгө оруулагч подкастын маань өнөөдрийн дугаар зочин бол Тулгабаатар захирал маань оролцож байна. Тэгээд манай подкастын гол зорилго бол монголчуудаа санхүүгийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, эргээд ямар боломж бололцоо байгаа талаар бас хуваалцах ийм гол зорилготой. Тэгээд Тулгабаатар захирал маань өнөөдөр биднэр ямар боломж бололцоо байгаа вэ гэдэг тал дээр бол илүү голчлон бол ярилцсан. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан Тулгаа захиралтай бол баярлалаа. За баярлалаа. Сая бид хоёр бол ярилцчихлаа. Танай компани Монголд ингээд үйл ажиллагаа амжилттай хийгээд Америк руу бол гарч байна. Иннээсээ товчхон эхэлчихэд өөхөө. За тгийх үү. Тийм. Тэгээд найзгаа урьж байгаад баярлалаа. Тэгээд битэрийн ерөнхий бас нөгөө ертөнцийг үзэх үзэл гэх юм уу. Ерөн зүгээр нөгөө юмд хандж байгаа хандлагын үед их тийм ойролцоо байдаг учраас одоо хөдөлгөөнтэй ярилцаад их таатай байдаг. Тэгээд яг энэ утгаараа гэх юм уу би болохтой зэрэг илүү их нөгөө хүнд мэдсэн, сурсан, олсон тийм ээ. Одоо амьдралын цуглуулсан туршлагаас хаваалцсан бол их таатай байна. Тэгээд яг уу би бол одоо яг Америкийн зах зээл дээр гарна гэж хэлээд 2007-8 оноос хойш ярьж байгаа. За яг нарийнда бол энэ чи юу гэсэн үг гэхээр бараг л энэ чи 20 жилийн асуудал ярьж байгаа байхгүй. За яагаад тийм болсон гэхдээ зэрэг 2008 оны эдийн засгийн уналт бол IT компаниудад их хүн туссан бидний. Их хүн туссан. Тэгээд их хүн тусаад тэнд ер нь IT компаниуд survive хийсэн цөөхөндөө. Тэгээд тэдний л одоо нэг байсан. Би 2006 оноос хойш нэг технологи оруулж ирдэг иймэрхүү төрлийн бизнес хийдэг байж байгаа. Тэгээд яг 2008 онд бодлол ерөөс боссон ихтэй зэрэг. За ерөөсөө манай Монголын маркет бол өөрөө их жижиг юм. Нин ялангуяа IT-ийн зах зээл дээр бол жижиг юм байна. За тэгэхээр хин нэгнээс илүү юм хийдэг болоод тэгээд энэ болгоныг одоо гадны зах зээл дээр гаргаж нин ялангуяа Америкийн зах зээл дээр ажил хийх бол ер нь тэр үед 2008 оны дунд үед ерөнхийдөө одоо толгой дотор буусан гэх юм. Тэгээд тэрнээс хойш яг энэ чинь 17-8 жил ингээд нэг юм хийгээд ингээд явахтай зэрэг зөндөө олон тусалтыг үзээ. Тэгээд ерөнхийдөө одоо бол нөгөө бид нар яг өөрсдийн маань технологи нэлээд сөрхий. За яг ерөнхийдөө бол нэг Apple яаж хийж гин үү, Samsung ямар төвшөнд байна бид нар ерөнхийдөө тиймэрхүү төрлийн төвшөнд байгаа. Гэхдээ мэдээж тэр нөгөө гарсны зах зээл биш хараа нэг жоохон өөр зах зээл рүү оруулдаг байдлаар ингэж явж байгаа. Тэгээ яг энэ ажил маань түрүүчийн жилээс нэлээд их амжилттай болоод тэгээд Америкийн зах зээл дээр гараад одоо бидний энэ жил бол South Carolina-д Assembly House барих. За тэгээд нэг ялангуяа энэ нөгөө Америкийн үйлдвэрлэлээ дэмжих гэсэн бодлогын хүрээнд бид нарт айгүй айтайхан боломжууд олдоод ингэж явж байгаа. Тэгээд ажлууд нь нэлээд эрчимтэй сайн явж байна. Тэгээд энэ жилдээ бол бид нар нэг 5-6 төсөл дээр өөрсдийнхөө ямиг өрөнд хаваад ингэ явж байна. Нийт энэ жилийн 2026 оны нийт борлуулалтын хэмжээг хэдэн сая доллар гэж тооцож байгаа вэ? Яг хөө яригдж байгаа яг одоогийн байдлаар тийм яг одоогийн байдлаар манай дээр нэг 7-8 төслийн юм яригдж байгаа. 8 төслийн асуудал яригдж байна. За яг дунджаар нэг төсөл маань бол нэг ойролцоогоор 4-5 цаа байдаг гэдэг ингэх юм бол нэг 20-30 сая долларын асуудлууд ерөнхийдөө тэнд яригдж байгаа. Гэхдээ мэдээж маш хэмжээний нөгөө sort out хийх ёстой legal framework-уудын бид өчрийн олох байх гэдэг нэг зөндөө асуудлууд байгаа. Ийм асуудал байна. Өнөөдөр бид нэр одоо подкастт ярилцах гол зорилго бол ер нь яаж хөрөнгө оруулагч болох юм бэ те. Одоо Тулгаа захирлыг харахад бол Монголдо компани байгуулад энд амжилттай ажиллаж хагаад Америк руу үйл ажиллагаагаа хэлээд тэнд зах зээл дээр ингээд яхаар өсөлтөө дунд ингээд явж байна. Тэгэхээр энэ Тулгабаатар гэж Америкийн зах зээл рүү үйл ажиллагаагаа хэлж байгаа. За сая жилийн борлуулалт нь бол нэг 4-5-ыг 7-8 төслөөр үржүүлвэл нэг 30-аас 40 сая долларын ийм эргэлттэй бизнесийн одоо эзэн тий хөрөнгө оруулагч гэдэг цаад эзэн энэ хүнийг бий болгоход явсан амьдралын алдаа, зовлон, амжилт, бүтээлэг бүгднийг нь бол ярилцъя. Тэгжээж бид нар бас бие биенээсээ суралцах юм бас их байна гэж бол миний хувьд бол харж байна. Тэгэхээр ямар одоо Америк руу 20 жилийн өмнө ингээ ярьж байсан ингээл 2008 онд ярьж байсан ингээл тэгж байна. За нэг 17-8 жилийн дараа бол яг бодтоор бол тэнд төслүүд дээр бол ажиллаж штэ. Тэгэхээр хамгийн хүнд үе хизээ байсан бэ? Яаж энэ хүнд үеэсээ гарваа? Яг уу хүнд үе гэдээ ярих юм бол нэлээд олон тийм уналт бусалттай үед байсан. Яг уу ер нь яг зүгээр миний хувь хүний дотоод бодлоор бол яадаг вэ гэхээр бизнес хийж сурна, за хөрөнгө оруулалт хийнэ гэдээ ингээд ярьж байна.
яг нэг талаас нь ингээд хүмүүс харахтай зэрэг хөрөнгө оруулалт гэдэг бол нэг тодорхой хэмжээний мөнгө өглөө тэр нь буцаагаад return өгдөг ийм байдлаар гэж хараад байдаг боловч яг энэний цааталт бол нөгөө туршлага хоримтлагдах тухай асуудал байна. Ер нь бол хичнээн их мөнгөтэй байгаа туршлагагүй байх юм бол most likely ер нь алдчихдаг. За энэ яг би зөндөө олон хүмүүсийн одоо нөгөө хийсэн байж байгаа туршлага юмнуудыг хараад ингэхдээ зэрэг ер нь л тиймэрхүү түүхүүд ингээд давтагдаад байдаг. Яг л ялгаа авахгүй би ч гэсэн ялгаа авахгүй энэний завсраар л яваа. Анхнаасаа гараад л чухам улаан дарцэг мандуулаад тэгэл ингээд алаад байсан гэх тэр шиг бодлоо байхгүй. Ерөнхийдөө технологи гаргаж аавна гэдэг дээр за ер нь яг хөрөнгө оруулагч гэдэг талаас ингээд харахтай зэрэг би бол бас илүү нөгөө юу байхгүй юу? Тэр нэг 2007-8 он үед нэг ялангуяа 2005 онд билүү тэр чинь Стив Джобс нэг Stanford X сургуульд нэг комментмент хийдэг шүү дээ. Алдартай нэг хэлээ. Сургуулийн төгсөлтөн дээр үг хэлээ. Тэр үгийг би сонсоод тэгээд хойд яг миний багаас миний амбиц бол тэр байхгүй юу? Манай аав их багаас одоо Эйнштейний түүх уншуулдаг. Одоо ингээд их тийм академик гэрүүл واخгүй манай гэрүүл бол манай аав математикийн хүн намайг одоо чинхэд тэр чинь хэдтэй байхад нэг 8 9-тэй байхад л ерөнхийдөө дунд сургуулийн математик ер нь би үзээд дууссан байсан. Интеграл дифференциал тоолны төр үзээд болчихсон. Тэгээ 14-т би чинь дунд сургууль төгссөн байхгүй юу. Тэгээ яг дотоод амбиц бол тийм амбицтай. Том болоод одоо ингээд дэлхийг дөргөөсөн тийм эрдэмтэн болсон тийм амбицтай. Одоо нэрэл ямар нэг байдлаар одоо үлдэн гэсэн тийм бодол байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь их сургуульд яваад орлоо. Пифагорын теоремыг нэг батлах гэж оролдсон юм аа. За. Тэр ийм түүх байдаг байхгүй юу. Гегел билүү хинэн нилээж Пифагорын теоремыг 13 наснда 5 янзаар баталж исэн гэх. Тэгээ тэрийг өөр дээрээ давтаж үзэж байгаа байхгүй юу. Бас яг тэр чинь нөгөө сургууль доорцсон тий сонсцсон тэгээд батлах гэж суусан байдгүй. Ерөөсө батлах маалга. Би эдэнч бараг л Пифагорын теорем бол мэднэ нэг нь яаж гарч ирсэн байх. Тэгээд баталчаад байдаг. Тэгээ сууж байгаа. Тэгээ яг их сургуульд ороод ирсэн манай их сургуулийн мат чинь их олон янз шүү дээ. 6 7 мат орж ирээл тэгээд чи бүгдээрээ тоололоос эхлээл ингээд үзээд эхэлнэ. Тэгээд ер нь бол жоохон тийм цаатлын хүрх гээд байгаа юм нэг жоохон тийм хаана хүрх гээд байгааг нь мэдэгдэхгүй тийм юм руу яваад исэн байхгүй. Математик бол ер нь жоохон тийм хийсвэр амар хийсвэр байхгүй. Тэгээд яг хүний амьдралд хэрэгцээ тийм юу хийх юм, яагаад энийг хийх ёстой гэдэг асуултанд хариулагдаж чадахгүй тийм байдалтай. Байгаад ерөнхийдөө бол тэр яг нэг тиймэрхүү боломжтой явж исэн чинь тэр хиний Стив Джобсын тэр яриа гарч ирээ тэрийг сонссон. Үгүй эн чинь хүн заавал одоо эрдэмтэн болоод нэрээ одоо үлдээж болохгүй үлдээгээд шаардлагатай биш юм нэг бизнес хийгээд тийм ээ гаражт байж байгаа нэг нэр гарч ирээд амар алдартай компани хийгээд ингэж болд юм байна гэсэн тийм сэтэл анх тавиал. Тэгэл ерөнхийдөө бизнес рүү орох нь болсон. Тухайн үед яг мэдээж нөгөө хувийн амьдралын нөхцөл байдлын болоос юмуд бол би тэгээ яг тэрэн дотроос ингээ харж байхад яг тэр комментментийн ард дээрээс юун дээр Stanford-ийн iTunes Talk гэж хэлээд Guy Kawasaki ярьдаг штэ 7 хоног болгон тэр iTunes Talk гэж хэлээ. Тэгэл ингээл баахан компани захирлуудыг авчиж суулгаад за юуг нь алдсан, тэгээ юуг нь олсон. За чи яасан ингээл баахан яриануудыг сонсоод яг. Тэндээс нэлийн ингээд сонсоод ингээд харж байхад тэрэн дотор бол яг надад олж авсан өөрийн гэсэн бодол юу байсан гэхдээ зэрэг хин нэгнээс илүү хийж чаддаг юм та. Хин нэгний амьдралыг өөрчилдөг. Зодтой одоо тодорхой бодиттой проблемыг шийдсэн энэ зүйлийг олж авах нь чухал юм гэж. Тэгэхээр ер нь явж энэс нэг гарч байгаа question юм гэхдээ зэрэг сэдвүүн ер нь явж байгаа юм чухал нэг. Сэдвээ олж аваа. Тэр сэдв чинь үнэхээр ирээдүйтэй байгаа. Тэрнийхээ төлөө хөдөлмөрч чадах юм бол ер нь хөрөнгө оруулалтыг хийхэд энэ одоо болох юм байна гэсэн үндсэн суурь санааг бол тэндээс авсан. Гэхдээ энэ бол нөгөө нэг удаа нэг юм сонсоод пат гэж орж ирсэн зүйл биш. Нилээд олон яриаг сонсоод, олон хүмүүсийн түүхийг үзээд тэгэл тэр чинь нөгөө 9 шидийн хүмүүсийн алдсан онсон юмнуудыг сонсож ээж тэгжээж нэг хоригдлогдоо за нэг иймэрхүү байх юм байна да гэсэн тийм санаа нэг тийм баригдах юм шиг баригдахгүй юм шиг юм санаа байгаа. Тэгэл тэрний хойноос үзэгдэл 17 жил явж байна даа. Одоо манай энэ подкастыг үзэж байгаа маш олон яг ажлаа хийгээ явдаг хүмүүс бол байдаг. Тэгээд тэр өдөр тутмынхаа ажлаа хийгээ явж байгаа хүмүүст бол янз бүрийн л асуудал үүсэж байгаа нэг нь санхүүгийн асуудал. Тэгэхээр одоо ингээд компани яг ингээд босгож ирэхэд санхүүгийн ямар асуудлууд хувийн талаасаа тийм компанид бүх юмаа зориулаад ингээд би
юучгүй хоцорч байсан гэх тийм ийм хүндрэлүүд бол тохиолж ирсэн үү. Тэгээд тэд нар одоо яаж ямар байдлаар давж гарав гэдэг бас маш сонирхолтой сонсогдсон доо. Яг нэг Jack-Ma нэг тим ярьдаг штэ. За Нөгөө хайрцагын дээр зогсоод тийм яг мань хүн нөгөө тэгж яриад байдаг штэ. За ингээ стартап хийгээ явахтай зэрэг эхлээд бол сайхан тийм үү. Эхлээд гараанс гарах бол сайхан. Гоё ирээдүйн төлөө гоё юм хийгээ сайхан. За тэгээ нэг жоох явахтай зэрэг муухай болно. Улам аймаар болно. Тэгэл маргаашийн өдөр болон хэцүү болно гэдэг шиг. Үнэхээр л тийм. Ер нь хүмүүс ингээд харахтай зэрэг яг ингээд нөгөө ер нь зүгээр миний ингээд ажиллаж байгаагаар бол ийм байх шүү. Ингээд жоохон амжилт олоод юм болоод эхэлснийхэн дараагаар хүн таньж хараад үнэхээр ийм байжээ гэж боддог байна. Анханасаа тийм байж байгаа. Сайн байж. Гэхдээ тэрэнд хүрэхийн тулд ч гэжтэй төмөн янзын зовлон тулж байгаа шүү дээ. Одоо жишээлхэд миний энэ байгуулсан байж байгаа за Монголд байгаа компани нь бол Daboo гэдэг. Америкийн компани болох дээр Flaxo гэсэн нэртэй тийм компани байгаа. Тэгээд Daboo бол жишээлхэд 2014 онд за ер нь л давбурч гаалцсан да. Тийм байдгаа баг ер нь залаа дуусан гаалцсан. Ягаад гэвэл зэрэг анх чинь яг нөгөө тэр түрүүчийн миний ярьдаг хэсэг бол ер нь юу хийх юм тийм ээ. Америкт бизнес хийх юм. За бизнес гэдэг чинь нэг юм шүү дээ. Гэхдээ юу хийх юм? Тодорхойгүй. Тийм тодорхойгүй. Яг юу барьж аваад юу яаж юм болох юм, хаа хүрэх юм гэдэг чинь тэр үед бодож исэн бодлоо. Тэгээд тэр нь хөгжиж явж байгаад яг уу манай энэ MCC-ийн ажиргал захирал за энэ манай Монголын хэдэн том компаниуд олон улсын зах зээл дээр юм хийх гэдэг ингэсэн чинь нөхдүүд нөгөө Монголд байж байгаа ресурсоо гаргаж хийх гэж оролцсон тийм бүтэлтэй болоогүй гохгүй тэр чинь нэг хэдэн тийм түүх би сонссон байдаг. Өмнө худлын бол би сайн мэдэхгүй ямар ч байсан миний сонссноор бол тийм. Тэндээс надад хийгдсэн дүгнэлт юу байсан гэхдээ зэрэг за ер нь одоо тээвэр логистикийн хувьд Монголоос уяатай байх юм бол тийм бизнес бол ер нь жоохон төвөгтэй байна гэсэн тийм бодол төрчихсөн. Тэрнээс улбалаад би өөрөө бас жоохон нэг scientific backgroundтай учраас за ер нь жоохон тийм IT, ер нь нэг тийм инженерингийн хинний ч одоо чинь оролдоод хийж чадхааргүй тийм зүйл барьж авч хийх юм бол илүү хүнцэнтэй байх юм гэсэн бодолтой байгаад электроник руу 2012 оны үед альтраад орцсон юм. Тэгээ 2012 оны үед бол би чинь өөрөө математикийн хүн. Түүнээс биш би чинь электроник байхгүй шүү дээ. Яг хөө зүгээр электроник бол тийм айгүй тийм электроник, софтвер, IT-ийн салбар бол айгүй тийм сонирхолтой юм байхгүй юу? Чи хаана байрш нь гэдгээс үл хамааран боломж нь байх юм бол хийж л байна. Одоо чингээд Apple яадаг байсан гэхдээ зэрэг дизайнаа хийчихэл үйлдвэрлэлээ хятад хийлгээл одоо энэ тэгт хийлгээл ингээл явж байна тийм үү. Тэгэхээр тээвэр логистикийн хувьд бол нэг тийм хамааралтай байхгүй тийм сэдв сонгох хэрэгтэй байна гэсэн бодолтой байгаад электроник за одоо энэ IT-ийн юм руу шилжиж орсон. За ингээд шилжиж ороод явхад тэртээ дөрвөн чи би өөрөө анх тэр чинь чухамл одоо чаддаг байгаад хийж чадаагүй. Тэгээд яг хүмүүстэй хамтарч ажилласан хүмүүс маань болохтой зэрэг тухайд бол тэр чинь нөгөө мөнгө босгоод өөрөөсөө хэдэн төгрөг байсан тэрний хийгээл ойролцоогоор нэг миний мэдж байгаагаар тухайн 2012 13 оны үед нэг тэрбум орчмыг хийсэн байт юм болов. Тиймэрхүү хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд тэгээ нэг 2 жил хэрээтэй эхний бүтээгдэхүүнээ гаргана гэдэг embedded electronic гэж ярьж байгаа. Одоо гэрээ автоматжуулалтын багц гаргаж тэгээд одоо багц гаргаж ирээд одоо ингээд алаад гэнэ гэж бодохгүй. Тэгээ нэг 2 жил хэрээтэй явлаа. Эхний оруулсан хөрөнгө оруулалт маань ер нь дуусаад юмгүй боллаа. За бид нар бүтээгдэхүүнтэй боллаа. Бүтээгдэхүүн гарч ирлээ гэдгсэн чинь ингээд толгоо ингээд маажж байгаад ингээд нэг статик үүсдэг шүү дээ. Тийм статик үүсгэж байгаа ингээд нөгөө таблет руу тийм л хийж байгаа юм л да. Таблет хийж байгаа юм л ер нь бол. Тэгээ тийм хийгээл нөгөөтгөө ингээд толгоо маажж байгаа ингээд пат гэж хөргөтэй зэрэг статик гэж бол нэг тийм цоглон зөгдөг шүү дээ. Тийм электрик юм шок өгөнгүүд нөгөөтгөө нь удирчдаг. Тийм бүтээгдэхүүнээ сууж байгаа байхгүй. Тэгээ яг хөө эцсийн бүтээгдэхүүн. Тэгээ зарна гэж байна шүү дээ. Тийм юмыг зарна гэж. Тэгээд яг нарийнда бол ч одоо зарахад бол туйлын хэцүү юм байхгүй. Зарагдах юм байхгүй. За тэрбум орчим төгрөгийн ерөнхийдөө бол нэлээд хөндрөл очирсан. Тэндээс бүгд өөрийн хөрөнгө оруулалт байгаагүй. Тодорхой хэмжээний зээл тийм байдалтай. Тэгээд яг хөө чинь 30 хэдүүлээ эхэлсэн байдаг баг. Тэгэж эхлээд тэгээ тэндээс ингээд чинь нөгөө тухайд бол ингээд офис тэгээ тунаал яг хөө чинь ойлгомжтой шүү дээ. Runway back болцсон. Одоо тэгэл мөнгөгүй бүтээгдэхүүн зарагдаж юм явах хэвээр бизнес чинь зорилго тэр шүү дээ. Компани өөрөө орлогоо олоод ингээд self sustain дараагийн санхүүжилт тодорхойгүй. Гэсэн тодорхой байдаг. Тэгээд тэр чинь нэг 2 жил хэрээтэй
ерөнхийдөө бол нөгөө 30 хэдэн хүн хэлсэн байснаас ингэж явсараа байгаа л. Тэгэл эхний ер нь бол нэг 2 сарын дотор бол масс нэг 70-80% байх болсон. За нэг ойролцоогоор нэг 7-8 нь үлдээл. Тэгэл офсын хооронд хөөгдөл хөрх юм тэгэл явж байгаа шүү дээ. Яг тухайд бол ингээ хүмүүс ингээ харахтай зэрэг энэ хэдэн залуучууд юу ч хийх гээд явж байгаа, хаач хүрэх гэж байгаа юм тий. Хүн харахтай зэрэг нэг тийм электроник гэж яриад байдаг болдог ч юм уу ч юм уу. Тэгээд яг уу явж байгаад ер нь бол тэндээс ямар шийдвэр гарсан гэдэг. За ер нь өөрөө хийх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд яг электроник руу би өөрөө орсон байдгийг. Тэгээд 2013 оны дунд үеэс электроник руу ороод за үндсэндээ яг электроникийн мэргэжилтэн болох гэж өөрөө үзээд тэгээд ойролцоогоор нэг 2 жил хагас хэрэгтэй. Ер нь бол амар сус. Яг хүмүүс одоо тэгж ярьдаг штэ. Elon Musk шөнийн 6 цаг унтаа 7 цаг унтаа гэдэг. Яг минийх сүулдэ бол юу болсон байсан л да. Гэртээ орж ирээд ингээд тэнгэр хараад ингээд эвтэгтэй зэрэг таа зэрэг гэдэг болтлоо. Тэгээс суусан. Ядраанд орцсон. Ер нь бол амар суусан. Тэгээд тэр чинь нэг 3 цаг 4 цаг унтдаг байсан юм. Ер нь тиймэрхүү байдалтай. Тэгээд тэгэхэд бол ерөөсөө бүр яхахгүй тэмдэртэй тэгөө артал буудуулчихсан. Тэгээд явхаас ороо Өгөхөөсөхгүй дээр. Тэгэл яг үндсэндээ 2.5 жил хэрэгтэй. Яг тэр хэсэг дээр бол үнэхээр амар юм. Яг тэрэн дээр бол юу болсон гэхдээ зэрэг прогресс бол ерөөсөн маш сайн. Би математикийн хүн шүү дээ. Тэгээд 2.5 жил болоход за электроник гэж нэг юм байд юм а гэдгийг хэлж чадах хэмжээнд хүрсэн байсан. Тэгээд бидний гаргаж ирсэн тоног төхөөрөмж бол хэрэглэгчдэр хүрээд техник хэсгүүдэнд суугдсан байна. Хамгийн анхны хөгжүүлэлт болохтой зэрэг одоо энэ Nvidia-гийн сүүлийн үед яриад байгаа лаглаг чипүүд шүү дээ. Тэрний тэр одоо embedded зориулсан K1 гэдэг байсан баггүй. K1 гэдэг нь одоо embedded зориулагдсан, train хийсэн байж байгаа AM моделийг ажилуулдаг тийм NPU-тай тийм чипсэт баггүй. ARM дээр суурьтай тийм чипсэт, нэлээд хүчтэй чипсэт. Тийм юм тавьсан. Тэр нэг 12 layerтэй PCB зурагдсан байдаг. Ер нь 12 layerтэй PCB ихтэй зэрэг яадаг вөхөр одоо бид нэг электроникийн схем бодгоцоор нэг юм харин байдаг шүү дээ. Харин ногоо юм байдаг шүү дээ. Тэр ногоо юм чи яадаг вөхөр ингээд тийм хэд давхаргатай. Тэгээд тэр давхрууд нь баахан замтай байдаг. Тэр нь 12 давхар байдаг гэдэг баггүй. Тэр бол ер нь нэлээд advanced төвшин баггүй. Одоо ч ингээд чиний ярьж байгаа компьютер бол нэг 8-тэй ч юм уу 6 layerтэй л байгаа. Тэр 12 layerтэй гэдэг бол ер нь нэлээд технологийн талаас нь амар өндөр түвшний HDI гэж ярьдаг. High density integrated circuit board гэж. Тийм анх хийсэн байхгүй. Тэрний хийж гарч ирээд тэн дээр бол ингээд ийм байсан, энд ирсэн. Америк руу ер нь одоо гарыг гэсэн бодолтой маш олон залуучууд бол байна. Тэнд очиж зарим нэг нь бол тэнд очиод яаж өндөр цалинтай ажилд орох уу гэж бодож байна. Зарим нь энд Монголд компани ажилуулад за нэг дунд түвшинд хүрсэн. Яаж Америкийн зах зээл рүү гарах вэ гэдэг энэ бодол бол одоо амжилттай яваа үйл бизнес хийж байгаа бүхэл хүнд бол тулгарч байгаа. Тэгэхээр чиний одоо туршлагаас ингээд харахад бол яг одоо Монголд компани явуулж байгаа яаж яагаад Америк руу гарч ив? Ямар эсвэл Азтай ирвүү? Эсвэл тэнд ингээд уухгүй ажиллаж байгаад ямар нэг төслүүд авбуу? Энэ туршлагаас авалцж. Яг уу юу аа хоо. Америк гэдэг ганцхан нэр биш. Ерөнхийдөө нэг олон улсын зах зээл дээр гарах гэдэг. Хий плагиараас явж байгаа зүйл. Зүгээр бусад одоо энэ нөгөө солонгосын компаниудын жишгийг ч юм уу бусад орнуудын олон улсын зах зээл дээр гарсан жишгийг ингээ харах юм бол ер нь яадаг вэ гэхдээ зэрэг бүх маркетуудад ер нь төс дэвтэр байгаа ижилхэн проблема олж таниад тухайн проблема өөрийнхөө нөөц болцоонд хангалттай туршиж үзээд тэрнийга ер нь тал талаас нь нэлээд их сайн хөгжүүлэлтээ хийгээд за боллоо гэж үзснийхээ ар дээр л ерөнхийдөө багцлж аваад тэгээд үүрэл гарч байгаа. Ер нь л иймэрхүү жишээ тогтцод байдаг. Одоо жишээлбэл Samsung бол яадаг вэ гэхдээ зэрэг солонгостой ямар нэгэн олон улсын зах зээл дээр гаргаж байгаа бүтээгдэхүүнээ солонгосын зах зээл дээр гаргаад тэрнийг өөртөө үздэг. Дотоодын хүмүүсийнхаа нөгөө реакцийг харж байхгүй реакцаа хараад хэр амжилттай байхаар ер нь ямар хөө юм яриад байгаа гэдгийг чинь ойлгох гэж. Тэгэхээр ер нь бол яадаг вэ гэхдээ зэрэг дийлэн хүмүүсийн алдаад байгаа юм юу юм гэхдээ зэрэг Америкт очиж хийгээд Америкт юм хийх хэрэгтэй гэж бодоод байдаг байхгүй. Тэр бол бас жоохон буруу өрөөсгөл юм байна. Илүү бас амжилттай болсон ч хамаагүй өндөр зардалтай тийм. Дотооддоо туршиж үзээд successful амжилттай бүтээгдэхүүн. Яг нь ерөнхийдөө бол нөгөө
биний явсан зам бол юу байгаа юм гэхдээ ер нь би Samsung-ийн нэг хийгээд байгаа тэр зарчмыг ер нь хуулсан гэсэн үг. Яасан гэхдээ зэрэг за ер нь Монголдо юм хийгээд үзье. Тэгээд энд ажиллаулаад үзье. Болох хэрэгтэй. Мэдээж энд амжилттай байхгүй бол Америкт очиод амжилттай болохгүй ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр Монголдо ажиллаулаад үзье. За ер нь болж юм. За ер нь нэг болчтой гэх үед нь тэрний цааш нь үргэлжлүүлээд тэгээд Америк руу гаргаж байгаа. Гэхдээ энэ дээр нөгөө том андуурах гэдэг зүйл нь юу гэдэг вэ гэхдээ зэрэг Монголын проблемыг шийдээд тэр гарсан проблем Америкт яг ижилхэн байна гэж экспект хийх юм бол тэр бодлоо. Тэгэхээр нөгөө орхож байгаа салбараа ер нь бол нэлээд сайн бодсон гэсэн. Ер нь яг би энэ барилгын салбарыг сонгох гэж бол нэлээд удаан бодсон. Нэлээд удаж ээж за ер нь болох юм байна гэсэн бодол олж байгаа. Судалгааны үндсэн дээр. Тийм судалгааны үндсэн дээр. Тэгэхээр яаж ийм нөхөдөө зэрэг хүн байгаа цагт амьдрж л байгаа байхгүй нэг газар л амьдрын шүү дээ. Тэгэхээр барилгын асуудал бол ер нь байгаа. Гэхдээ барилгын асуудал дотроо юу гэхтэй зэрэг ингээд тухайн нөхцлүүдээс хамаарат нэг жоохон тийм ялгаатай байгаа боловч бүгдэнд одоо аюулгүй байдал хэрэгтэй тий бүгдэнд одоо юу хэрэгтэй гэхтэй зэрэг нэг тийм хяналтын юм хэрэгтэй байдаг. Дээрээс нь нэмэгдээд одоо нэг тийм I5 тухайн нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагууд. Энэ бол чи Америк байна уу, Монгол байна уу, Япон байна уу хамаагүй. Япон байна уу гэдэг зүйл хамаарат тэр зүйл. Тэгэхээр барилгын салбарт байгаа тэр зүйл нь юу байсан гэхтэй зэрэг бүгдэнд common байдаг. Common байгаа учраас бүгдэнд одоо нийтлэг байгаа учраас үүсэж байгаа асуудал. Тийм тэгэхээр энэ асуудлыг шийдэж оролцож байгаагаараа минийх бол яхаарахгүй энэ бол нөгөө нэлээд бодолтойгоор сонгосон сэдв гэж. Тэгвэл яагаад Япон биш яагаад Америкийг сонгож байгаа? Ер нь яг боломж нь гарч ирсэн юм уу? Яг Америкийг сонгодог шалтгаан нь бол ийм учиртай юм. Америкт очиж бизнес эрхлэхэд ерөөсөө их онцгой байдаг зүйл нь ажилдаг гэдэг нэг харагдах юм бол их хурдтайгаар тэлтэй авчдаг. Их хурдтай тэлтэй хийчихдэг байхгүй. Тэгэхээр юуг ойлгох хэрэгтэй зэрэг олон улсын одоогийн өнөөдрийн бидний амьдарч байгаа нөхцөл байдал бол Америк гэдэг олон улсын зах зээлтэй ер нь төстэй төр байгаа байхгүй. Perception тийм. Тийм учраас Америкт ажиллаж байгаа бол олон улсын зах зээл дээр өсөөгөө дагаад үнэтэй байна. Боломжтой. Дээрээс нь нэмэгдээд энэ дээр тактикийн үед юм бодлого байна. Америкийн Chamber of Commerce маш сайн ажилладаг. Америкийн худалдааны танхим нь маш сайн ажилладаг. Орчин үед ингээд AI орж ирээд тэгээ хэмэл оюун орж ирээд альва ажлын байрыг бүгднийг ингээд булаач байна. Бараг дийлэнх ажлын байр гэдэг. Гэхдээ дийлэнх ажлын байр нөлөө орох ч гэсэн зарим нэг ажлын байрууд бол ингээд 100% хамгаалагдсан. Гэхдээ тэр асуудал юу руу түлхэж байна гэхээр AI маш хүчтэй ингээд нэвтрээд ингээд хэрэгсэл болоод явах тусам ямар одоо хүмүүст чадвар шаардлагатай бэ гэж би өөрөөсөө асууж байгаа байхгүй. Би одоо ингээд яг юм бодлого боловсруулад монголчуудыг дараагийн 10 жил ингээд бүгдээрээ ажлын байртай байлгахыг гэвэл ямар ч чадвар суулгах ёстой юм бэ гэж ингээд бодож байхад надад нэг дүгнэлтэнд хүрч байгаа. Энийг бол би нэг өдөр бодоогүй л дээ. Зүгээр ингээд жил хагас 2 жил гаруй ингээд бодож явж байгаад тэгээ тэр артиклийг одоо өгүүллийг уншичаад ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр ер нь сурахыг сурах чадвар юм байна. Сурахыг сурах. За тэр нь бол хэлж байж болно, мэрэгжилж байж болно. Ер нь их сургуульд ингээд сурах, яаж юм сурах вэ гэдгээ сурч чадсан хүн байх юм бол насан туршдаа тэр хүн сураад явах болцоотой болчих. Их сургуультай зөвхөн нэг мэрэгжлэр ингээд сурцсан хүн бол тэр мэрэгжлэрээсээ ингээд одоо сурахыг сураагүй байх нь шүү дээ. Яаж сурахыг сурах биш зөвхөн нэг мэрэгжлэрээ яачлаа гэхэд тэр мэдээлэл нь онол нь ингээд дэлхийн нийт ингээд хөгжих тусам ингээд хоцрогдохын хэрээр тэр ингээд байхгүй болоод ажилгүй болох эрсдэл хамгийн өндөр болж байгаа байхгүй. А яг сурахыг сурцсан хүн бол ямар ч одоо гадаад хэл рүүч вэ эсвэл ингээд янз бүрийн юм ингээд өөрийнхөө төвшөнд ингээд сураад тэр ингээд хөгжөөд явах ингээд бүрэн суурь болох юм байна да. Тэгвэл яг энэ сурах одоо юу ч сурсан сурах чадварыг хүмүүстэй ард иргэдтэй одоо монголчуудаа яаж сурах ёстой юм бол доо гэд дараагийн шатны асуулт руу би ингээд бодож эхэлж байгаа байхгүй юу. Ер нь бол ийм юм өөрийн чинь хийж байгаа сурахыг сурах гэдэг зүйл дээр бол энэ ерөөсөө миний амьдралдаа боддог хамгийн чухал зүйл. Одоо чи тэр бол энийг өмнө яриаггүй шүү дээ. Илээхтэй ингээд нөгөө эцсийн когнитив дүгнэлт нь ижил хэмдэр хийж байгаа байхгүй. Одоо жишээ нь би 4 хүүхдээ хөгжүүлье, хойч ирээдүгөө сайн болгоё гэх юм бол
өрсөлдөх чадвартай байлгана гэж ярина. Хүн болгон тийм. Гэхдээ өрсөлдөх чадвар юу гэж юу хэлэх юм гэхдээ энэ чинь сурах чадвар л байхгүй юу? Эцсийн дүндээ. Зүгээр миний амьдралд тохиолдоод байгаа зүйл юу байгаа юм гэхдээ зэрэг би насан туршдаа сурж байгаа. Би өөрөө математикийн уг нь бол математикээр суурьтай. Тийм суурьтай. Гэхдээ одоо би электроник дээр бол яг уу бүр аймаар одоо нөгөө өөрийгөө дүүлгээд бол биш. Гэхдээ яг тодорхой бодиттой үнэн нь бол тодорхой хэмжээнд электроник бол би тодорхой хэмжээнд маш сайн мэднэ. За механик бүтээцгээд гэхдээ зэрэг материал судлалын тухай асуудал орж ирнэ, дизайны асуудал орж ирнэ. Энийг бас л өөрөө сураад ингэж явж л байгаа. Тэгэхээр яг уу хүнд би энийг мэддэг мундаг гэж өнгөрөхөөс илүүтэйгээр тодорхой байж байгаа бодиттой асуудлыг шийдээд өнгөрөх нь ер нь бол стартап компани ерөөсөө гол нь тэр байхгүй юу? Тэрэн дотор жишээ нь хэд ингээд стартап компани success rate-ийг бол ойролцоогоор 1-2% гэж ярьж байгаа шүү дээ. 1-2% гэж ярьж байгаа шүү дээ. Яагаад тийм байдгийн гол шалтгаан нь энд байгаа байхгүй юу? Тодорхой асуудал тулгараа ороод ирнэ. Тэр нь амьдралд нь өмнө хизээж тулгараагүй өмнө хизээж одоо чинь хэд тэрний талаар сонсч үзээч үтийн проблемтэй тулгарна. Тэгэхээр тэрнийг даван туулаад гараад ирдэг, тэрийг судлаа, тэрийг сураад цаашаа өөрийгөө хөгжүүлээд гараад ирдэг чадвар одоо энтерпренeur гэж өөрийгөө нэрлэж байгаа хүмүүс байх ёстой зүйл байна. Ер нь бол эн чинь яг эцсийн дэндээ транслацийн юм хтэй зэрэг яаж юмыг сурах уу? Сурахтаа хурдан байх хэрэгтэй. Илүү нөгөө тэгэнгүүт мэдээж эн чинь зарим хүмүүс яадаг хөхтэй зэрэг нэг юм сураад явах хөхтэй зэрэг тэр чигтээ тэр лгөө гүнзгийрээд ингээ бүр ингээд тийшгээ яваад гэдэг. Бүх юмыг тэргээр гэж хардаг. Гэхдээ бодит амьдрал чинь болохоо их олон юмны ийм нийлбэр байхгүй юу? Огтлцол. Тэгэхээр альва асуудлын балансыг хэтрүүлээд нэг юм хэтхийг барьж болохгүй. Тэгэхээр яг тэрэн дээр нөгөө нэг ирэмбийн асуудал гарч ирж байгаа байхгүй. Тодорхой асуудлыг яг тодорхой байх хэмжээнд нь барьж явж сурах хэрэгтэй. Тэгэхгүй хэтрүүлээд эхлэх юм бол тэгвэл ямар нэг байдлаар санхүүгийн хувьд нөгөө ирээдүйнхээ юмыг харахгүй учраас баланс нь алдагдаад хэрэгтэй зэрэг ер нь дээд руу явчихдаг. Хоёр асуулт тань л да. Төрөлхөөсөө ийм чадвартай төрдөг гэж итгэл үнэмшилтэй нэг хэсэг хүн байгаа бах. Нөгөө хэсэг нь болохоор над шиг хүн болгон зөв юмаа сураад өөрийгөө ингээд дайчилж чадвал альва юмд ингээд амжилт болоод урагшаа авчиж чаднаа гэдэг бас итгэл үнэмшил. Энд чинь нэг одоо юуны хувьд ингээд хоёр багчаад байна шүү дээ. Тийм. Тэр өөрөө бол яг аль кампийнх нь аль бодлого би бол одоо юу хүн шүү дээ. Аха. Хин ч юм сурна. Хин ч гэсэн энэ боломжид хүрэх боломжтой гэж хэлдэг. Энд бол би одоо 100% итгэж авдаг. Ер нь яг хөө миний нөгөө эхлэл бол би багш суурьтай байхгүй юу? Манай аав математикийн багш хүн. Тэгээд мань хүн нөгөө манай гэрээ зөндөө олон хүүхдүүд ирж математик заасан. Би яагаад ч багш нэгээ сурцсан. Тэгээд хүүхдүүд хүрээд ирэхдээ зэрэг их багшилдаг тийм байсан. Тийм учраас би нөгөө юмд хандахдаа багш хүний суурьаар аягүй ханддаг байхгүй юу? Ер нь яг мэдээж ингээд нөгөө хүмүүс бол ингээд хардаг байхгүй. За энэ бол чадвар муутай байна да гэдэг хүний харж байгаа. Би болохтой зэрэг тэгж ер нь хардаг. Хүн өнөөдөр чадвар жоохон муу гэж болно. Гэхдээ тэр хүн юм хийгээд тэрийг болгоё бүтээ гэсэн хүсэл эрмэлзэл байгаад явах юм бол сайн болдог, чадвартай болдог. Ягаад энийг сайн мэддэг хөхтэй зэрэг ер нь ямар ч хүүхдийг за нэг 2-3 сар трейн хийхэд дунд сургуулийн математикийн боловсролыг бол ер нь амархан өгчдөг. Сурах бол нэг асуудал биш байдаг байхгүй. Одоо яг тодорхой нэг юм хийгээд сураад механик үйл хийж сураад нэг тодорхой юм ингэ сурах бол амархан. Тэр бол амархан. Яаж бол яаж гэж болдог. Богино хугацаанд өгж болдог. Эцсийн дүндээ тэр хүний хин драйвыг авч явж байгаа юм хэрэгтэй зэрэг. Тэр хүний хүсэл эрмэлзэл тийм ээ. Тэр хүний өөрийн дотоодын зорилго, өөрийн тэр ямыг хийчи бүтээчи гэсэн тэр дотор нь байж байгаа нэг тийм юм хэмүүлэн жохолоо. Тэр байхгүй бол чи хичнээн мундаг мэдлэг өгөөд сурахад юу ч гарахгүй. Хүсэл эрмэлзэлтэй хүнд нэг жоохон юм өгөхөд тэгтээ тэргүй тийм нэрдэг. Тэгэхээр бид нар одоо ингээд боловсролын систем дээр ингээд миний айгүй шүүмжтэй ханддаг зүйл нь юу гэдэг ихтэй зэрэг эцэг эхчүүд хүүхдээ багшид дэвчиж өгчөөд тэр багшид сурах ёстой гэж хараад байдаг. Энэ бол туйлын буруу байхгүй. Гэр бүлийн ярианы дотор юу хүсэж чинь ямар юм болъё гэж бодож ярьж байгаа гэдэг тэр яриа тэр нөгөө хүний хүсэл эрмэлзлийг очийг бадрааж байгаа. Тэр очин байгаа цаг тэр арга нь бол олдно. Яаж бол яаж олдно. Тэр одоо Харвардд очиж сурлаа, Стэнфордд очиж сурлаа гэд тэнд илүү юм сурах юм. Одоо онлайн хүрээнд байж байгаа мэдлийн хүрээ харьяах юм бол баг онлайн нийл болцсон байна. Тэгэхээр мэдлийг олж авах тэр source нь бол одоо плат болчиход байна. Хаасаагүй. Тий, хаасаа. Тэгэхээр
миний бодол бол бид монголчуудын хувьд за би бас нэлээд их тийм патриот хүн байхгүй юу? Одоо их оронч. Их оронч. Ер нь бол Монголоос энэ инженерингийн авах хэрэгтэй гэж бодож ирж байгаа шүү дээ. Тэгээд үзэж байгаа тэр байхгүй тэр чинь. Түүнээс биш Америкт үлдээд тэнд ингээд ажил хийж боломж байсан байсан л байхгүй юу? Гэхдээ тэн дээр бол нөгөө үгүй чинь ядаж би нэг монгол хүн болоод төрсөн юм байна. Үгүй энэ оронд нэг ямар нэг юм хийх хэрэгтэй юм байна гэсэн хүсэл эрмэлзэл байна шүү дээ. Тэр эрмэлзлийн хүрээнд заавал энийг Монголоос гарах гэдэг шалтгаан бас юм. Би бас түрүүн бас яг санал нийлж байгаа юм вэ гэхээр одоо ингээд 10 жилд байгаа бүх хүн одоо дээд математик бол хангалттай сайн сурч чадна. За тэгээд би бол ингээд бас өөрөө яг тийм бодлогүй байсан. Би нөгөө улсын математикийн олимпиадад ороо те. За бас ингээд толгойтойнууд нь толгойгүйнүүд нь бас ингээд ер нь төрөлхийн гэж боддог байсан. Тэгээ Америкт очиод яг энэ математикийн чиглэлээр мэрэгшээд тэгээд эхний курстэй би ингээд 2 дугаар курсын математик авч эхэлж байгаа байхгүй шууд ингээд алгасаад 2 дугаар семестрээс. Тэгэхэд тэнд нэг Америк хөхмэс. Тэгэл хичээл ингээд багш зааж байхад ерөөсөө ингээд асуултууд асуугаал. Би болох ингээд хурдан яваад ойлгож байгаа учраас маш хурдан яваад аль болох хурдан дуусгах гал тий. Тэгээ тэр охин ингээд багшийн цаг дээр ингээд очиод бас математик асуугаал тий. Би бол тэгж асуухгүй штэ. Ойлгочоод баг ингээд зааж яхад нь даалгавар маалгавар хийгээл явчихж байгаа байхгүй. Тэгээд би англи руу 1 жил ингээд бүтэн 1 жил солилцоогоор сураад тэгээ буцаад 4 дугаар курс дээр ирээд тэр охинтой яг статистикийн 2 дугаар төвшний арай өндөр дээд төвшний тийм хичээл аваад. Тэгээд статистикийн нэгээ би алгасцсан байсан. Шууд 2 руу н орчихгүй. Тэгээ би ойлгохгүй. Тэгээд би нөгөө охины оронд очиод уучлаарай өгш энэ ягаад ингэдэг. Тэгэл цаг дээр нь очиод уучлаарай өгш яг би энийг ойлгосонгүй та дахиад тайлбарлаад өгч. Тэгсэн чи тэр охин бүр амар сайн болчихсон. Тэгээд миний ингээд бодол тэр чигээр өөрчлөв. Түү ингээд сайн нүдэх юм бол те ямар ч өгөгдлийг те одоо нэг нь одоо хүн мэдээж IQ янз бүрэл төрдөг. Гэтэ ямар ч өгөгдлийг ингээд сайжруулж болт юм байна гэдэг итгэл үнэмшил төрсөн. Тэгээд гал нь бидний энэ потенциалыг юу хойш нь татж байна вэ гэхээр нэгдүгээрт энэ системийг бид нэр зөв ухсраад хүн болгон өөрийн гэсэн боломжтой хүрэх тэр болцоог нь олгож чадж байна уу? Тэр нь нэгдүгээр систем. За системийн цаана юу нуугдж байна вэ гэхээр ерөөсөө бидний хандлага. Тэ? За энэ хүн чадна, энэ хүн чадахгүй ч гэдэг. Ингээд ангилчих юм бол анханасаа чадахгүй хүмүүс нь чадахгүй үлдээд чаддаг нь хийгээ юм. Хэрвээ зөвхөн ийм хэлбэрээр харах юм бол манай нийгэм ингээ чаддгийн нэг хэсэг чаддгүйгийн нөгөө хэсгээ хоёр хуваагдаад энэ тэгш бус байдал, энэ баян ядуугийн ялгаа уулмалт хэлэх гээд. Тэгэхээр бид нэр одоо ядуурлыг би одоо хөгжлийн эдийн засаг ингээд сурсан ядуурлыг хамгийн сайн бууруулагч хүчин зүйл бол ерөөсөө боловсрал. Бид нар боловсролыг нь тэр хүнд хаана очиж дуусах тэр хүртэл нь өгч одоо тэр потенциалын тулгаж ингэж өгч чаддаг ийм систем хийчих юм бол бид нэр тэр бусад зүйлэр бол ингээд санаа зовхгүй аянда цаг хугацааны хувьд энэ тэгш бус байдлууд энэ баян ядуугийн байдлууд ер нь одоо улам багасаал ирээдүйд улам багсан тэр хэрээр би ингээд хүн болгон адилхан цалинтай нийгэм бүтээхгүйг шүү дээ. Хүн болгон тэртээ дөрөв байглаасаа өгөгдсөн потенциал нь ялгаатай. Гол нь тэр потенциалдаа бид нэр хүн тус бүр хүрч чадж гин үү гэдэг л ийм л асуудал байгаа байхгүй. Тийм. Ер нь бол 100% санал нэг байна хөө. 100% санал нэг тэрэн дээр яг нэмэгдэх нэг зүйл нь юу вэ гэхдээ зэрэг яг нөгөө ерөнхийдөө одоо ингээд бид нөгөө улсынхан хэмжээнд нэг популяц хараад үзье л да. Бид нар цөөхөн байхгүй юу? Тийм. Цөөхөн учраас нин ялангуяа цөөхөн одоо хүн амтаа улсын бодлогын хувьд бол ямар байх ёстой гэж би өөрөө хувьдаа итгэдэг хүн гэхдээ зэрэг хүн болгоныг чадвартай, хүн болгоныг юм илүү сурсан байх, хүн болгоныг мэдлэгтэй байлгах гэж хичээх хэрэгтэй байхгүй. Энэ бол бидний улсын онцлог байх ёстой. Хамаа алга 300 400 сая хүнтэй, тийм ээ тэрбум хүнтэй байх юм бол тэртээ зэрэг байгалийн шалгарлаараа тэнд чинь ингээд би чинь гараад ирж байгаа юм. Тэгэхээр бидний хувьд миний ялангуяа одоо Сингапурыг ингээд Сингапурын нөхцөл байдлыг ингээд харах юм бол хүн болгоныг сайн болгох гэж хичээж байгаа. Хүн болгоныг илүү гоё одоо илүү мэдлэгтэй, илүү хөөрхөн хүрх хэмжээг ингээд чинээндээ тултал ингэж амьдрах боломжийг хангах гэж боловсролын системийг ажиллаж байгаа байхгүй. Монголын боловсролын систем бол илүү их нөгөө онол суурьтай Оросын боловсролын системээс хуулагдсан тэр зүйл мөн.
Гэхдээ энэний нэг муу тал нь юу гэдэг вэ гэхтэй зэрэг бодит практик хэрэглээ нь ордгоо учраас нэг томьёо цээжлээд өнгөрж байгаа юм санагдаад байдаг. Гэхдээ яг нөгөө талд нь ингээд одоо инженерингийн ажил хийгээд ихсэхдээ зэрэг тэнд байж байгаа нөгөө теоретик мэдлэгч нь энд ирээд инженерингийн бодлого болж хуурдаг. Одоо жишээ нь бид нар гар утсан дээр хүн болгол одоо ингээд нөгөө скрол хийгээл ингээд тэр чинь юу болж байгаа шүү дээ. Энэ чинь яг нариндаа явах юм бол цааталтаа дифференциал гэрчлэл байж байгаа шүү дээ. Дифференциал гэрчлэл боддог. Тэгэхээр бид хин нэг нь манахаас дифференциал гэрчлэл боддог төвшин нэлээд өндөр болоод олон хүмүүс байх юм бол тэр хүмүүс чинь тэрнийг тэртээ өөрөөхөн байгаа аппликейшн авчираад хэрэглэх байхгүй. Тэгэхээр бидний монголчуудын хувьд илүү онцгойрох ёстой юм юу юм гэхдээ зэрэг бусдын мэдэхгүй байгаа юм мэддэг, тэрнийгээ бодит ажил хэрэг болгож чаддаг ийм байх юм бол биднэрт бол энэ чинь дэлхий гэдэг чинь маш их боломжоор дүүрэн зүйл байгаа байхгүй. Тэгэхгүй өнөөдөр байгаа хоньны носоо яриад байвал хоньны носыг хідугаагаад юу болохын тэр хитгэн төрлөл болох байхгүй. Тэгэхээр нөгөө ингээд явсараа байгаад нэг богинохон болдог биш. Бид ингээд улсынхаа хувьд бүгдээрээ ингээд их тийм өргөн цагаатай боломж нь их олон янзаар нэгдэж болдог ийм юм руу явах хэрэгтэй буюу бид боловсруулалтын системийг сайжруулад боловсруулалтын системийг сайжруулахдаа нэлээд өндөр түвшин сайжруулах хэрэгтэй. Зүгээр хэлбэр төдий өөрчлөлт хийх хэрэгтэй биш гэж би боддог. Энэ дээр бол нэлээд их тийм юу гэх юм өөрийн тийм opinionated person ахгүй юу? Өөрийн гэсэн бодолтой. Нэлээд тийм өөрийн гэсэн суурь бодолтой. Одоо Масловын 90 дараалал шүү дээ. Тэгэхээр бид нэр суурь хэрэгцээгээ хангаж иж дараа нь ингээд таны ярьж байгаа ингээд ирээдүйн юм руу орно шүү дээ. Тэгэхээр яг өнөөдөр бол энэ хүн бүр хөрөнгө оруулагч гэдэг бол цаа дагуулгаараа бид нэр ядаж те өнөөдөр өрөх гэрт тулгарч байгаа энэ хүнсний дуудалтаа авалт энэ хэрэгцээг хангая. Ангийн тул бид нэр олж байгаа орлого дотроо л те олдж байгаа боломж дотроо л хөдлөн шүү дээ. Боломжоо л ашиглана, зардлал ямар ч цаг үед гарна. Хүн байж байгаа л бол хүнсний. Тэгэхээр энийг яаж илүү сайн одоо ирэмблээд илүү сайн хадгалаад цалингаасаа гадна ингээд орлого олоод ирэх тусам бид нар энэ өгөгдсөн өгөгдлөө дараачийн түвшин хүртэл ингээд түүнээс биш 1-р ангиас 10-р анги руу бид нар бол шууд өсөрч болж чадахгүй байхгүй. 1 2 магадгүй тэнд өсөрдөг хүмүүс байхыг би бол үүсэхгүй. Гэхдээ дийлэнх начгийн хүмүүс бол ингээд алхамаар явна. Гэж өсөрдөг хүмүүс бол байхыг үүсэхгүй. Тэгэхдээ энд бол бид нар эхлээд одоо энэ цалингаасаа гадна тодорхой хуримтлал бий болгоод энэ хуримтлалаас орлого олоод ирэхээр тэр нь ингээд одоо хүн болгон захирал болтгүй маа гэхэд нэг компани хувь эзэмшээд тэндээсээ өгөөж өртөн тэр хэрээр бид нар хүүхдүүдтэй цаг гаргана, хүүхдүүдтэй анхаарна. Ингээд арай өнөөдөр олж байгаа энэ орлогоосоо гадуур сэтгэх энэ гадуур сэтгэх тусам бидний дараачийн алхмууд бол тодорхойлогдоод ингээд илүү хөгжил рүү улсаараа хөдлөх юм болов гэж бол харж байгаа. Тэгэхээр би нэг 2001 онд Часраагаан би гэсэн нэвтрүүлгийг олж үзэж ирсэн. Би яг уу бараг л одоо энэ Монголд байдаг хүн болгоны түүхийг уншсан баг. Ер нь тийм хүн түүх уншихтаа түүх сонсох их дуртай юм. Тэгээ Часраагаан тэр нэвтрүүлэг дээр мань хүн одоо яг л чиний ярьж байгаа. Бид одоо энэ орчин үеийн шинжлэх технологи, биотехнологи, материал сайенсийн асуудлууд руу дагаж биш ухтаж орох хэрэгтэй. Гэхдээ ухтаж орохын тулд биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр одоо бидэнд байж байгаа хэрэгцээ нөөцөө хангаад одоо бид ингэ survive хийх хэрэгтэй гэдэг асуудлыг бас мартаж болохгүй. Тэгэхээр одоо энэ нүүрснийхээ асуудлыг одоо мань хүн улсын бодлогын асуудлаар ярьж байгаа байхгүй юу? Иймэрхүү асуудалд бол одоо энэ биотехнологи, компьютер технологийн асуудал гэдэг ч юм уу энэ материал судлалын асуудал руу бид нар ингээд залуучуудаа бэлдээ. Тэр бэлтгэхийн зэрэгцээгээр одоо мэдээж ахуйгаа алдахгүй учраас энэ уулуурхаан том төслүүдэд эргэлтэнд оруулъя гэдэг энэ санааг мань хүн хэлж ирсэн байдаг байхгүй юу? Тэгээ яг хуу тэн дээр бол би яг л энэ зүйлийг давтмар санагддаг. Тэр дээргүй одоо нэг үеэ бодвол манай монголчууд чинь юу болчиход байна шүү дээ. Том компаниуд нь бол боломж олцоотой болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ том компаниуд нь харин илүү их нэг олон улсын зах зээл дээр гарч ажиллах гэдэг талаасаа тэрнийгээ илүү хөөж явах хэрэгтэй харагдаад байна. Ер нь яг зүгээр улсын эдийн засаг ингээд том юм яриад байдаг боловч их энгийнээр авч үзэх юм бол хаана газраас бид нар мөнгө олж ирэх хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш дотоодынхын ямиг ухаад авах хэрэггүй гэсэн. Тэгэхээр бидний нэг улсын нийт бодлого бол яаж юмар санагдаад байгаа юм гэхдээ зэрэг гайгүй сайн том компаниуд нь ер нь боломж болцоотой энэ нөхцлүүд нь бол яг энэ нөгөө
ирээдүйд олон улсад хэрэгцээтэй байж байгаа энэ чиглэлүүд рүү судалгаа хөгжүүлэлтийг нэмэгдүүлээд тэгээ энэ чиглэл рүү улс нь бас тодорхой фандингуудаа хангалттай сайн тавьж өгөөд тэгээд боловсролын систем тэрнийг даасан үндсэн суурь бодлоготой байгаад яваад мэдээж ахуйгаа бол одоо бидний байгаа өөрсдийнхөө ямаараа ингээд хангаад явах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ энэ дээр бол би юунд итгэдэг вэ гэхдээ зэрэг яг иймэрхүү ритмтэйгээр нэг жоохон явхад аяанда тэртээ боломжууд өөрөө гараад ирнэ гэсэн тийм итгэлтэй байдаг байхгүй. Одоо жишээхэд сүүлийн нэг 2-3 жилийн дотор бол хятадуудыг одоо энэ Америкууд чинь амар боллоо гэж ярьж байна. Баруун Европч амар боллоо гэж ярьж байна. Нэрэл одоо хятадууд бол зөндөх ажил хийж байна. Чипсэд электроникийн чиглэл одоо энэ технологийн асуудал дээр бол хятад ер нь дамгаалж байгаа. AI асуудал дээр DeepSeek сая энэ 2-3 хоногийн өмнө чинь нэг paper хэвлүүлэх шиг боллоо. Тэр нь бол жишээхэд hyper нөгөө memory холболтын тухай асуудал энэ жишээ нь ч гэдэг юм. Тэгэхээр гайгүй ухаантай улсууд нь бол юу гэж яриад байна вэ гэхээр зэрэг нэг сүүлийн нэг 10-20 жилийн ууггүй хөдөлмөрийн pay off нь одоо ирж байна гэж. Энийг бол би яг л тийм л гэж боддог. Өнөөдөр хийгээд маргааш үр дүн гарахгүй. Ядаж нэг 10 жил тогтвортой юм болно гэж хараад явах хэрэгтэй. Гэхдээ мэдээж тэрэн дээр нөгөө одоо шинийн залуучууд бол юу илүү сайн харах хэрэгтэй вэ зэрэг илүү их нөгөө олон улсын тэр нөгөө хүмүүсийн хийх гээд оролдохгүй чадахгүй байгаа тэр зүйлүүдийг таньж мэдээд тэр сэдвээ болоод тэрнийхээ төлөө ингээд хай технологиудыг тийм ээ одоо мэдлийн нэлийн өндөр түвшний юмнуудыг авчирж оруулж ирээд ингэх замаар явах юм бол бид нар бол бүр илүү тийм сайн болно гэсэн юм байна. Яг ийм чиглэлээр яваад байгаа учраас би энэ нөгөө электроникийн чиглэл embedded electronic тэгээ нөгөө талдаа энэ ч бас миний нөгөө хийж байгаа юм чи юу байхгүй юу? Ганцхан электроник хийгээд нэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа биш юм. Энэгээрээ технологиг бол хүмүүс хэрэглээд гар утас гэдэг ингэ хэрэглээд байна. Гэхдээ энэ технологи чинь жишээ нь боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт, хөдөө аж ахуйн салбарт, уул уурхайн салбарт ер нь яаж пенетрац хийж байгаа? Ухаантай байгаа мó юм? Нэг ялангуяа одоо чинь барилгын салбарт байгаа мó юм гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр сайенс талаасаа за ингэхдээ зэрэг хүний амьдралыг илүү сайн болгох юм байна. Ийм бодит одоо хэрэгцээ шаардлага байд юм байна гэдэг ч юм. Иймэрхүү асуудлыг хөндөө тэрний технологийн тусламжтайгаар шийдвэрлэх ийм байдлаар явах юм бол энэ бол биднэрт айгүй таарсан одоо гаргалгаа байна гэж харж байгаа. Тэгээд одоо жишээхэд сүүлийн үед харж байгаа жишээгээр бол за би өөрийнхөө сайн мэддэг салбараар гэх юм бол барилгын салбар чинь гэдэг юу байхгүй. Хүн амьдралынхаа нэг 87-оос 88% индор environment-д өнгөрөөж бид чинь дотор орчин. Тэгэхээр бидний нэг урт наслалт, эрүүл амьдралын хэм маяг гэдэг энэ зүйл чинь бол дотоод орчны агаарын чанарын асуудалтай маш их холбоотой зүйл байхгүй. Тэгэнгүүт энийг бид яаж шийдэх байгаа юм бол өнгөрсөн үеүүдэд бол зүгээр нэг thumbs up rule юу нэг тийм за нэг тэгдэгдээ тийм юм тийм байдаг да гэсэн ерөнхий зарчмаар яваад байгаас биш наривчсан байдлаар судалгаа хийхгүй байхгүй. Тэгээд энэ жишээ нэхэд сүүлдээ эн чинь сая одоо бид яаж нөлөөлж байгаа юм тийм сая одоо чинь бид нөгөө South Carolina-д тэр чинь нөгөө Clemson гэдэг их сургууль байгаа байхгүй. Clemson гэдэг Clemson их сургууль болохтой зэрэг тэр нөгөө яг авто индастри ангимантай байхгүй. Тэнгүүд тэднийх нь юу ярьж байгаа нөхтэй зэрэг машины дотор агаарын орчин жолоочид яаж нөлөөлж байгаа. Тэгээ энэс болоод аваар усал нэмэгдэж байгаа мó гэдэг асуудал гараад тэгэнгүүт яаж нөхтэй зэрэг нөгөө машин чинь өөрөөхөө бензин зарцуулалтыг багасгах ч гэдэг ийм нөхцөөс болоод дотор агаарын нэргүүлчихэж байгаа байхгүй. Дотор агаарын нэргүүлчихтэй зэрэг бид тэртээ зүг ярьж хахад карбон диоксид ялгарч байгаа. Тэгэхээр буцаад карбон диоксидын хэмжээ нэмэгдээд нэг 2000 түүнээс дээш гараад ирэх. Нөөц зөрчлийн давхар эсэл. Тийм нөөц зөрчлийн давхар эсэл ингээд нэмэгдээд ороод ирэхтэй зэрэг тэр чинь тийм ресурсын төлбөрт ороод тэрнээс болоод маш хэмжээний аваар услууд гарч ийнэ гэдэг тийм дүгнэлттэй paper манайх одоо чинь хамтраад эднийтэй тийм ажил хийж судалгаа хийж байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нөгөө зөвөр яг уу миний хүсэл бодол юу юм ихтэй зэрэг шууд явж ороод AI-тэй очиж зодлоно гэх юм бол энэ чинь боломжтой шаардлагатай яваад очин. Тэгтээ тэнд тэрбумаар мөнгө хийж штэ. Бид нар энэ тэрбумаар нь хийж чадахгүй. Дээрээс нь тэнд бүр бэлтгэгдсэн боловсон хүчин ямар гол ихтэй зэрэг энэ чинь төвөгтэй. Тэгэхээр ингээд болж арайч чадахгүй. Тэгэхээр бидний хүсэл бодол юу гэх ихтэй зэрэг дэлхийд ч өөрөө зөндөө их боломжоор дүүрэн байгаа юм дэ. Бид өөрсдөө нь чадах юм. Хүний олж хараагүй гэж байгаа тэр зэвүүдээр очиод индустрийг хөгжүүлэх хэрэгтэй харагдаад байна гэхгүй. Одоо энэ BYD гэдэг хятадд хамгийн том цахилгаан машины үйлдвэр байна. Тэгээ хятадд ингээд яг ингээ харах юм бол 150 орчим цахилгаан машины үйлдвэрүүд байна. Ирэх хэдэн жилүүдэд эндээс бараг 100 бараг ингээд чагсаалтаас арчигдаад өрсөлдөөнөөс гарна гэж байгаа. Өрсөлдөөн чинь өөрөө энэ дэрийг ингээд бойжуулж штэ. Тэгээд магадгүй тэгээд цаашд яваад нэг 10 20 дүүлдлээ гэхэд 100 хэдэн бол ингээд золиосон явж байна те. Тэгээд BYD-д ингээд манай нэг ах очиод үтсэн гэж. Тэгэхэд тэнд
4000 хэдэн зуутай 10 хэдэн судалгааны хүрээлэн ажиллаж байна. Тэгэхээр яг л түрүүний хэлдэг өнөөдөр ингээд энэ BioID гэдэг машин дэлхий дээр алж байна гэж ярьж штэ. Гэтэл цаана нь бол юм бүхэл бүтэн одоо нэг BioID гэдэг ингээд хоттой BioID гэдэг ингээд тогтолцоо байж тэ тэр дунд нь ингээд 10 хэдэн судалгааны хүрээлэн байж тэнд ингэж бүхэл бүтэн одоо 20 жилийн дараагаар босч ирж байна гэж бол харж байгаа. Тэгээд за яг бид нар яг энэ тэр бом хүнтэй бол яг энэ гүүр нь бол өрсөлдөж чадахгүй. Тэгвэл одоо ингээд бид нар цаг байгаа учраас монголчуудын яг хийж чадах ямар боломжтой салбарууд байна. Тэгээд эргээд бид нар өнөөдөр ирээдүйд энэ өгөөж нь хүртэхийн тулд өнөөдрөөс бол бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр хүм дор бүртээ бас яаж бэлдэх вэ? Тэгэхээр эхлээд нөгөө салбарын боломжуудыг хоёулаа нэг яриа. Тэгээд хүн тус бүрд одоо яаж энд оролцоотой байх вэ гэдэг талаар. Миний бодож байгаа бол хөдөө аж ахуйн салбарын технологийн хэсэг дээр бол бид нарт аюул боломж байна гэж харддаг. Хөдөө аж ахуй. За дээрэс нь нэмэгдээд энэ эрүүл мэндийн салбарт бас биднэрт боломж байна гэж харддаг. Энийн ялангуяа эрүүл мэндийн салбарын технологийн асуудал. Дээрэс нь яг уу бид нар өөрсдийнхөө сул талыг давуу тал болгож ашиглаж болох байхгүй юу? Жишээлбэл манайх зөндөө олон өвчлөлтэй байна. Зөндөө олон өвчлөлтэй байна гэдэг чинь үгтэй зэрэг бид нар бусдаас илүү дуршлагатай гэсэн үг байхгүй юу? Бид яг уу өөрсдөө өвчлөлтэй учраас ингээд амар хэцүү байна гэж ярьж байгаа бол энэ чинь одоо хөгжсөн орнуудад байдаггүй боломж байхгүй яг нийтлэн болоос. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө ингээд нөгөө сул талыг давуу тал болгож ашиглах боломжтой юмуд харагдаж байгаа. Хөдөө аж ахуй байна, тийм ээ. Одоо нийт ялангуяа майнингийн технологийн асуудал дээр бол уулуурхайн технологийн асуудал дээр бол бид нар айгүй өгөөц боломжууд бол байгаа. Тэгээ яг энэ хэсэг дээр очиод бүр нөгөө Apple, Google-ийн явж очиод уулуурхайн технологи хийгээд идэггүй л үгүй шүү дээ, хийдэггүй. Бид нар чинь тэрхүү мангар том сэдвтэй байгаа учраас тэднэрт бол баг юу болдгийг мэдчихгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр масс маркет консюмер. Тэгээд дээрэс нь нэмэгдээд одоо энэ боловсролын салбарт бол бид нарт ингээд энэ манайхан чинь их сайн талаа харах юм бол манай монголчууд бүгдээрээ их чадварлаг улсууд. Бүгдээрээ их чадварлаг улсуудыг сайн хөгжүүлэл юу болдгийг харуулж болох боломж бас биднэрт байгаа байхгүй. Тэгэхээр энэ боловсролын салбартаа бид нар өөрсдөө юм нэлээд сайн бодож байгаа айтайх юм хийх юм бол энэ боломжтой салбар байгаа гэдэг ч юм уу. Тэгээд хүмүүсийн нэг тийм зүгээр л нэг ингээд байгаад ирцэн гэдээ тогтчихсон байж байгаа сэдвийг аваад бид тэрийг дараагийн түвшинд хүргэж болох боломжууд монголчуудад зөндөө байхгүй. За жишээлбэл манай барилгын салбар ингээд харах юм бол барилгын салбарыг ингээд хүмүүс жижиг нь гэж харж байгаа. Гэхдээ энэ дотор чинь биднэрт юу болж байгаа нөхтэй зэрэг барилгын олон компаниуд хоорондоо өрсөлдөөд дэгнээс юник болох гээд ингээд харах юм бол манай барилгын салбарт адаптац хийгдсэн байж байгаа технологийн нөхцөл байдал бол Америкаас хамаагүй илүү сайжирсан төвшин. Тийм манайх одоо ч манай Монголын барилгын салбарын барилгын технологийн асуудал Америктэй харьцуулах юм бол бид нар бүр хав илүү дундад төвшнгөрөө эсвэл ерөөсөө зүгээр Америкийг би бол юу гэж харж байгаа нэхэр хөгжсөн компаниуд бол ингээд бас тасарчж байгаа штэ манайхаас. Тийм яг уу дундч нь бол одоо ингээд можуудын дундч гэдэг юм уу те Монголын Улаанбаатарын дундчтай харьцуулахад магадгүй. Яг уу нөгөө юуг нь ярьж байхгүй юу? Мэдээж нөгөө мөнгөтэй компани бол хэдэн тэрбумаар нь шахаад хүний одоо санаанд орохгүй хийчихэж байгаа. Гэхдээ нийт барилгын салбарт одоо ашиглаж байгаа барилгын технологийн асуудал юм бол бараг юу ч байхгүй. Манай барилгын технологи одоо жишээ нь дурын утганаар яваад ороод нэг карт нэгээд ингээд хардаг мардаг юм жишээ нь Америкийн барилгын хуржийг харахад бол үгүй энэ одоо ямар их юм хийвэ гэж харахаа. Тэгэхээр бид нар бол энэ хэсгээр чи хамаагүй илүү болцсон байгаа байхгүй. Тэгэхээр энийг жишээ нь хэд бид нар экспорт хийх боломжтой. Би одоо ч яг нэг экспорт хийж байгаа төрлийн хүн шүү дээ. Би энийг одоо ажил болгож байгаа хүн шүү дээ. Тэгэхээр ингээ харахтай зэрэг хүмүүс ингэж байгаа байхгүй. За нэг яг ус уудаг л гэж тэгвэл ус уудаг шүү дээ. Тэгэж хараад ингээд дадсан зүйлээ бусад хүмүүс хийж ийн үгүй гэдгийг харьцуулж хараад тэнд боломж болцоо байгааг ажиглаж харах хэрэгтэй байна. Тэгэхээр би бол илүү их нөгөө явж очингуудаа шууд Apple, Google-тэй очиод AI дээр өрсөлдөд тахаас илүүтэйгээр бид нар өөрсдөө боломжийнхоо хэрэг биднэрт илүү юу байгаа юм. Бид илүү юу хийцэн байгаа. Бидний одоо жишээ нь сул тал байгаад байгаа зүйлүүд нь бусад орнуудад илүү даваа тал болох юу вэ гэдэг юм. Энийгээ болж хараад ингэх юм бол тэр дэлхийч өөрөө том байгаа учраас биднэрт бол хангалттай хэмжээний боломж олцыг авчих боломж зөндөө байгаа. За ингээд манай нэвтрүүлгийн цаг бас дуусч байна. Тэгэхээр сүүлийн одоо маш товчхон хариул гэж хүсье. Юу вэ гэхээр одоо монголчууд бид нар энэ маш олон боломжуудыг ашиглахын тулд дор бүрнээ яавал бид нар илүү юу хийх ёстой юм
Тэрэн дээр нэг санаагаа хэлээч. Яг хөө миний дотроо бодож явдаг нэг зүйл юу байдаг вэ гэхээр гэр бүл дотроо одоо илүү их ирээдүйтэй, илүү их юм нөгөө усаа хөгжүүлчих гэсэнтэй холбоотойгоор тэр боломж болцоонуудыг хүүхдээ одоо жишээхэд одоо дэлхийг донслогсон тийм хүмүүс болгож хөгжүүлэх тийм ээ тэр яриаг илүү хийдэг байсаа гэж би өгөхсдөг. Тэгээд мэдээж тийм хүсэл эрмэлзэлтэй болсон хүүхэд яадаг хүүхдээ зэрэг одоогийн нөгөө нийгэмд ийм плат болсон байгаа үед бол яаж хийж байгаа тийм дээр хүрээ. Тэгэхээр Израилуудын одоо еврей нарын хийдэг ажил ч юм уу шүү дээ. Хүүхдээ чийж чадна, чийлаг л гэдэг. Тэрэн шиг бид одоо өөрсдөө хүүхдийг чийж чадна, чийлаг дэлхийг донслох хэрэгтэй, дэлхийг эргүүлэх хэрэгтэй гэж сургаад тэрийг л одоо чинхэд ой танд болгох юм манай Монгол хүмүүс тодорхой хугацаанд хамаагүй болох байх гэдэгт туйл итгэдэг юм байна. Тэгэхээр бол аливаа хүнд хүсэл тэмүүллийн өгөх юм бол тэр зорилгодоо хүрэх арга чарга нь бол олтноо л тийм л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид эцгийн хувьд бид чинхэд ирээдүйн хойч Монгол улсаа хөгжүүлэхийн тулд хойч ирээдүйдээ хүсэл эрмэлзэл боломж олцоог нь байгаа гэдэг. Тэгээд хэрэгтэй л гэсэн. Тэмүүллийн өгсдөө бас амьдрал дээр тийм потенциал ашиглах институт бүтцийн гаргаж өгнө тэ. За ингээд бидний урилгыг хүлээж авсан толгой захиралтай баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.